Сануу контент ч та. Хай. Бүгдээрэнд нь орой минь за бит хоёр нэг жоохон аяархан ярьж магадгүй. Учир нь гэвэл хоёр хүүхдээ усанд оруулаад тэгээ унтуулсан. Араас өмнө амжилттай унтлаа. Тэгэд одоо бит хоёр энэ влогоор юу их вэ гэхээр хүүхдүүдийн шинэ жилийн гацуурыг засгуулна. Энийг бол одоо инхээ ер нь арай шинэ жил болоогүй байгаа ч гэсэн шууд засъя гэсэн санаачлаг гаргасан. Одоо угаасаа хаасайгүй гацуур зассан байлээ. Их дэлгүүрийн гацуур засагдсан бол та. Одоо юу ч гэсэн ингээс засъя гэж бодоод би угаасаа ингээ багын ингээд гацуур засах амар хоббитой. Гэрийнхнээ байхгүй ганцаараа гацуурн дээр засдаг байсан бохгүй юу? Тэгээд манай хоёр хүүхдийн анхны шинэ жил болохоор айгу ач холбогдол өгж байгаа. Тэгээд манай хоёрын бас анхны гацуур мод. Миний хувьд бол гацуур засах миний амьдралын хамгийн томьёо ажил байдаг. Бүх юм нь ерөөсөө ойлгомжгүй нэг юм сараас нь л юм байгааддаг. Тэгээ одоо намайг байхгүй засч шааг болоог юм бахта ханах. Арайш дийлэхгүй та 2 м төгчтэй гацуур. За тэгээ энэ гацуурыг бүгдээ хамтдаа хийцгээе. За ардаа манайхаа. Йоо би энийг ганцаараа өргөөд машин руугаа багтаач хийсэн гэвот одоо. Бурхан минь. Ийм том гацуур. Өргөхөд амар хүнд амар хэцүү байсан надад. Энэ талаар юу бодож байна? Миний аим мундаг шүү. Хайрт шүү. Гинэ. За одоо энийг хитүүлээ засах нь байна. Ер нь яг хаан засах гэдэг байгаа гэхээр яг тэр буулан засна гэсэн зурагтай хаажууд. Тэгээ одоо миний тэр хідэн фигурүүд хайчих юм байгаа бөөмд. Эндэлт нь гаргаж ил та. Эндэлт нь гаргана гинэ. За окей. Ер нь тэгтээ гацуурны хувьд амар зөв сонголт хийсэн байна. Энэ гацуурыг угсроод үнэхээр амархан байлаа. Тэгээд явны юм муухай гацуурны үнээр халах Химэл амар тийм пластик үнэртэй идэх юм гацуur нь. Содолжээж авсан хэрэг гарлаа. Вау. Шинжил болох гэж байна. хараа. Би дүүрхэн юм хийцэн ч одоо чинийх штэ. Би яаж бүгдийг ингэж яриулах юм? Миний яг хамгийн дургу парт тахгүй. Тэг ингээд хүүхд байхын би ингээд өдрийг чадгаараа уг ингээд дэрвэлэн тийм үтэл. Ийм ч юм, тийм ч юм. Баяр нь тэхгүй. Тэг өчнөр нэг зөөл хийн чи. Юу л хараа энэ мөчрөнд нь гараа ингээд зүчүү ярьж одоол хорсоол. I'm bleeding now. Bleeding. No. Ким түргэн дуудаад байгаа.
юу вэ? Энэ заавал юм саглагах хэвээр. Тийм шүү дээ. Тэгжээж гол утга чинь гоё шүү дээ. Хөөе. Гайс тэгтээ гацуурыг хөсрөхөд нэр үнэхэр зовлон байсангүй. Энэ ингээл зүг дээрээс нь зоочно. Тэнгутлээ энэ тогны утсыг яа заалах юм бол ч одоо зүгээр тогны утас шууд өөр ингээ холбогдчихжээ. Бүр үнэхээр перфект гацуур. Энэ гацуурыг засах болоод хураахад бол надад ямар зовлон байхгүй. Гагцгүй энэ сагилгаар болох юм. Нүс үлдээд зэрэг юм байна уу? Одоо нөгөө ирж өглөө хараалах гайх. Гэрт ямар учиртай юм. Ногоон үстэй амтан ороод дүг айгаад үүлэн ах үү. Арай шигэлсэн ч бодоход. Саран туяа их чинь шинэ жилийн дөө орж идэх юм. Гэтэ юу гэж эхэлдэг лээ. Зүгээр сараа ихч нүдэнд тавигдаад энэ заяа ингээ сандал дээр ингээ сууцсан. Жаргалтай тэр чи ариун гэж. Ширхэг. Бодрон хайлах цасан шиг энэ копирайт ахгүй тий. Тэгээ бас нэг Нэсвид эмошны нэг дуу идэв шүү дээ. Доли. Доли. Дотад зэн копирайт ахгүй тий би нэг хэтрүүлд ишээ заримдаа. За саглахах хэвээр байна. Хөл арай л нэг хэрмэд дээрлэх үлцэн мод шиг болт юм байна. Дээрээс нэг сагалгаалгадаг санагдаад байна. Тийм юм байна. Дээрээс нэг. Би метр за 80 заяа. Би метр 80. Энэ гацаар 240 гэхээр би яг сандал дээр гараалж цоглох. Тийм ээ. Наа чи тэр нөө доотлох юу нэмдэг. Гэтэ ер нь бол тийм байна уу? Тийм байна. Бараг л ойролцоо болж байна. Манай эхнэрийн пүүз гэдэг. Би нэрээ та нарт бит хоёрын хөлмөний арзмаар одоо пүүзээр ямар байдаг вэ гэдгийг нэг харуулъя за. Бас сонирхолтой штэ. Би бол айдیں۔ Ийм хөлмөний нүүрэн дээр твсүүл. Хотлоо. Дэдий жоохон юм байгаа юм та. Гэтэ би өөрийгөө аим том өмсдөг гэж боддог гэсэн юм байна. Тэгсгүй юм билээ. Надаас том өмсдөг хотод байдаг гэдгийг би сакс тоглож эхлээд мэдсэн. Цулаа штэ. Цулаач одоо ер нь бол инхээс бараг 10 хэдэн сантиметр намхан уу? Тийм хамаанаас нэг 60 м. Тийм. Тийм байж ш та нар одоо пүүснийх нь арзмаар нэ штэ тий. 45 хагас гэж бодохгүй. Тэг ман саглааж хөө жоохон ажиллаад өгөөрэй. Эдэ мөчг. Юм хийж явах нэг юм хуцаа зогчод нэг ама хийдэг гараад байдаг те. Би одоо тэр нэм ааш. Айдаа мөчгөл. Тэгж. Би бас тэгээ тэнгэр урхандаа жоохон баярлаад байдیں۔ Хэрвээ байдаг бол ийм том хөхтэй ажилсаг их нэртэй болгож өгсөнд. Яг үндэ миний хийх ажил бол ерөөсөө ийм байл. Би угаасаа би ч юу нь бол тайлбарлагч хүн шүү дээ, тэ. Одоо энэ ясны тайлбарлагч байхгүй би ер нь сагсч тайлбарлана, MBA-ш тайлбарлана заа. Би ер нь тайлбарлаж болох бүх юмыг тайлбарлана. Тэг ерөөсөө энэ л байсан юм байна. Энэ саглагах ажил руу юу гэлээ? Саглагаар болгох ажил руу угаасаа би дутсан дээр байсан юм.
Сэлгээ байхгүй шүү. Энд завгүй. Миний амгаа амч хилээд их юм. Аа. Дэлий болоо. Чи дэлий үйл дэлил болно л доо. Энэ нэг юм шилгүүн чиг түрүү жил бит хоёр шинэ жил болох ч байхад нь авсан. Тэгээ ганц нэг юм шинэ жилийн юм жижигэн өөрхөн декорууд байгаа. Жишээлбэл тэр гутал цасан хүн. Мэдээж цасан охин. Тэр нь би. Цасан охин тэр үдчихээ. Гү би цасан охин. Чи эльф. Жисгэл шүү дээ. Ханд энэ дэлтэн чихмэгтэй энэ ер нь угаасаа анханасаа эльф байсан шүү дээ. Юу гэж утсан гэлээ анхаарснаа. Ямар хөөрхөн чихтэй охин бэ гэж. Ямар хөөрхөн ямаа шиг чихтэй охин бэ. За ер нь бол гэхдээ бараг болчлоо шүү дээ. Би бол болцсон л гэж бодож байна. Ой, бити хэв дээр гууж байна. Энэ заяа. Энэ заяар ингээ бүр гараа явлаа. Мэдгүй юм да. Гэтэ ер нь бол ямар ч байсан угсрахад бол ямар ч асуудалгүй амар гоё хурдан угсрагддаг л газар байна. Надад энэ л таалагдчих. Тэгээд A болоод B гэсэн хоёр сонголт байсан. Бас C гэж байсан. Цасан бодрох хөвлийн үдиш би чам дээр гэх тийм газар байсан юм. Тэгээд бит хоёр чи A-ийг авлаа. A-ийг авсан. A нь болохоор яг ийм ногоон бохгүй юу? Ногоон төгсөн мөртлөө юм шаргал гэрэлтэй. Гэхдээ угаасаа яг ингээд солигдно гэсэн. Яг тэр газар руу Канада газар руу ороод авч яхад угаасаа яг энэ гурван сонголтын энэ нь хамгийн зөв сонголт байсан юм байлээ. Яг угсраад ингээд тавьсан байсныг харахад бол одоо тэр дундуур нэг жоох анчлаад өгмөр. Ятжгаад өвсөдийтэй инхээ. Өгшөн гэж gift giveaway хэсгээс хайгаад надаас зарлаж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Эдэлт хийхдээ Марихан бүтэгийг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. Инхээ ганцаараа дэлгэлтэй хийж байна. Би энэ стрим үзээд хэвтэж байна. Жохон санаа мана алдаал. Жохон. Хангалттай хугацаанд тус таадаг фантастик боллоо. Дайлт ч мөнгө дууссан. Ямар нэгэн аргаар мөнгө болоо. Тэгч шүү. Гэтэ гайгооха. Надад хайртай баг. Би энд тагнагийн стримийг үзэж байна. За ер нь бол бараг дэлгээ дуусчлаа манай хүн. Нэг 15 орчим минут бол зууралдах шиг боллоо. Биелийн өмсөхтэй юм шиг байна. Өрөөнд тусаа юм шиг хурд юм бэ. Сайхан янзах шиг хурууг нэ очиад. За ямар ч сан түрүү нэг дундуур нь гарч гадснаа бол гой саглаачлаа. Шуба. За нэг иймэрхүү л харагдаж байгаа маань да. Одоо тоглоом өлгөх том ажил байна да бид нарт. Тэгэхээр тоглоом өлгөцгөх болно.
Тэгээ оройгоо тавина. Оройныхын хувьд би шар гэрэлтэй юм чинь гэж доод шарангийн орой авцсан. Уг нь бол Санта Манта явдаг нэг тийм янз бүрийн байдал юм ш. Тэр доор нэг бүрэнхээр ремоут байсан да. Оо, damn. Энэ болохоор тийм бүдгрээд буцааж хасаа тэгээд ийм тохиргоо юм байна. Энэ өнгөөр юм байна. Тийм байна. Одоо учиргүй анивчих хэвээр одоо. Шар болоод буцаад өөр өнгөн болж хувираад байгаа. Хамлон. Ингэж анивчхад л тэрдэг юм да би. 38 төрөл. Анаас. Тэгэх юм уу? Мэдгүй одоо чийл мэдэн шүү дээ. Окей. Тэр үндсэн байрлалтай стори хийдэг. За осмо хож байгаа. Дээшээ тавих хэрэгтэй юм байна. Стори хийнэ манай хүн ч яст гэж байгаа. За одоо миний бас нэг яг хийж чаддгүй зүйл тоглоом үлгэх. Яа. Тэгэхээр 200,000 Тоглоом сонгосон. ер нь гинийн тавтлагын цагаан өнгөтэй болохоор цагаанаар шимэх гэж боддог. Манай хоёр хүүхэдтэй. Энэ бол манай эхнэр юм уу? Прешэр өгч байгаа юм байна. Би яж хасгалаг. Тэр ёо. Энэ гацуурыг болохоор бэлнэр худалдаж авах боломжгүй юм шиг үлээ те.
Хитэн шиг бэлэн байг гэсэн юм шиг. А тийм үү. Зүүн шүү. Худалч амтд. Дандаа захиалга махиалга тал. Тэгээс шүү дээ. Гэтэ нэрийн гацаар ходоос хөөрхөн фактлсан. Яасан бэ гэсэн чи очиод инхээгийн дуугаараа хэлсэн чинь манай гацаар авцсан байж тээ гэх. Тэг би үгүй юу яриад байгаа юм бэ? Манай гацаар авцсан байсан бол би өдөнд барьсан зогсож байна үстэй. Эсвэл тийм илүү юм авчгаар санагдсан болоо би тийм скам. Яг жоохон стайлишийн хувьд орохгүй байсан гэж жоохон тэрэлж стайлтай явж ирсэн аа нуухгүй. Тамирын өмдтэй тий гэд нэг ер нь үгүй тамирын өмдтэй ч байх тий ер нь зүгээр нэг таашаа тамирын өмдтэй скам. Үгүй тамирын өмдтэй хавар хавцтай. Тийм хавар хавцтай байсан. Тэгээд нэг залхингийн гар шиг бас харагдсан байж магадгүй л тий. Oh my god. Надтай хамаагүй нэг юм ингэсэн байх шүү. Эдгээр нь бол байна. Цапаас юм болов. Ер нь гэхдээ нэг ингэж хүмүүс ингэж яриадсан байхгүй. Эрэгтэйчүүдийн хооронд яриа л да. За ер нь UB comedy-гийн нэг тайзан дээр хүрлэх гарч ирээд ярьдаг хөөрэ газрын эрхчлөөч хаана вэ гэдэг. Тэгээд тэрийг үзсэн хүмүүс бол байгаа ах. Санжээ бол тэгээд коммент секцэд санжэна гэж бичээрээ. Тэрэн дээр ингээд яриад байхгүй. Ер нь бол эрэгтэй хүн их нэртэй ингээ бараг захирагдаж амьдэрдэг аа гэдэг. Тэгээд ингээ өөр ингэсэн хүсэл сонирхол мөрөөдөл зөрөөдөл ингээ шууд мартчихдаг аа гэдэг. Тэгээд байхгүй. Тэгээд би яг тэрийг үзэж байхдаа заас юу гэж тийм ч том одоо гэж боддог байсан. Бодож исэн. Жилийн өмнө гүн байна. 9 сарын өмнө л үзсэн юм тэрийг. Тэгсэн чинь за зөөр юм ярих. Тэгсэн чинь арайш тийм шиг үү тий. Гэтэ бас яг инхээгийн хувьд бол тийч хэлж шууд болохгүй юм байна. Зүгээр тийм инхээ чинь яг нэг юм гэр ахын махын ч юм уу те яг юм хамтын амьдралын юм дээр бол яг ер нь өөрөө шийддэг боловч миний яг хүсэл сонирхлыг бол хүндэлдэг юм байна. Тэгээд хүндэлдэг гэдэг нь харагдаж байгаа сте те. Одоо миний хажууд байна шүү дээ. Миний ихнэр болсон байгаа сте. Тэг миний хүсэл сонирхлыг хүндэлсэн байгаа. Өнөөдөр цас цэвэрлэж би ингээ гадаа машин дэшиг гараж руу өсөж орохгүй. Цас цэвэрлээд цас хуулаад яж байгаа тус тэр чи хөрхөн шагаар татсан цас болцоо байхгүй. Тийм хуулаа зогсож явахдаа би бодож илаа. Түрүү жилийн үдээд би ямар хүн байсан бэ гэдэг. Чи би бол түрүү жилийн үдээд үнэхээр кул гай байсан байгаа байхгүй. Яг тоглоомгүй л хэд. Цэмхэр тий. Инхээч гэсэн юу нас тийм байсан байхгүй. Тэр чи ерөөсө түрүү жил цэмбэгнэлтэй, бэмбэгнэл цэмбэгнэл явж байсан. Хаана гоё юу вэ? Хаана юу нээлттэй байсан.
Харин энэ албаар юм утасгүй байгаа юм. Наач утасгүй. Энэ шүү дээ. Энэ нөөц утас. Тэгсэн чинь яг 1 жилийн дараа миний ингээ бүр үсмэс аим дил бүсэрцсэн. Хөлс мөсөнд утгаалтцсан. Шорон сарилцах гадаас та хүр зөрцсөн. Ажиллаад бай гэсэн. Солиорулж тийм байна. Гэтэ нэг тэгж ийн гээд гомдлоод ч юм аалсгүй бол нэг үүсгээд тэрнтэйгээ одоо энэ нөхцөл байдалтайгаа тэрсэлтэд байгаа юм байхгүй. Надад гэлтгүй ер нь бид дөрөвт яг энэ амьдрал таалагдж байгаа гэж бодож байгаа. Ядаж амар төвчрэл би ер нь ингээ хотод байхдаа амар стресстэй хүн байсан юм бэл. Зам дээр гараад төвчрэлт стресстчдэг. Тэгэл ингээл хавь өрөн жолооч нароос стресс авчдаг ч гэдэг юм тийм. Тэнөө нэг бид нар одоо заа нэг юу гэдэг 70 80 жил амьдрээ гэж бодоход 70 80 жилийнхаа хайр 1-2 цагийг ийм тодорхой хэмжээний замыг туулахын тулд ингээд зарцуулаад байна гэдэг чинь амар юм хэцүү асуудал байгаадсах миний хувьд. Тэг би бол одоо яг ингээд гэр бүлээрээ хотоос гарч амьдэрсэндээ маш их ерөн сэтгэл хангалуун байгаад байна. Тийм амар амгалан стресс байхгүй, утаа байхгүй, төвжрэл байхгүй. Битээр энэчнээс налах руу хүнсээ базаахын тулд би үсрээл 15 минут явдаг. Харин утсыг бяцлах гэж байгаа. 15 минут явдаг. Тэгээ налах чинь ийм ерөөсөө хүнсний зах нь яг ингээд тойрол ер нь ингээд хүн хэрэгтэй юмнууд нь яг нэг хэсэгтээ ингээд төвлөрсөн зав. Машин унаа ийшээд яваад байх шаардлага байхгүй. Нэг зөксөлд авиж тавилаа. Зам өсрөөл зам гарна. Тэгэл зүгээр ингээл хідэн юм объектуудыг тойрол юмнуудаа цуглуулаад тэгэл буцаа хүрээд ир. Ч гэдэм үү. Тэгээ одоо хотод ингээд нөгөө бензин олдохгүй байна маань гэж сая хэсэг ус юм боллоо шүү дээ манайхан. Яг тэгж явах үед чинь энд бол яг энэ тэрэлжийн уулзуур дээр тэрэлж сонжин болдог хоёр уулзуур дээр байдаг хоёр колонк хоёулаа ингээ ямар ч оожиргүй гэж байгаа жишээ нэ тий. Энэ бүгд надад таалагдаад байгаа. Тухарсан уу? Нэг юм хүүхдүүдээ сэрээчээр гимшээд надаас болсон юм шиг санагдаад. Трейлер үү? Дахиад уурч. Нэг сон зэрэг алцгасаад байна. Нэг л юм таалагдахгүй нэг хэд. Наадах. Хоёроо харлуулаад шүү. Харлуулаагүй шүү дээ. Зэшгэ. Би нэр пүүз аваад ирээ. Энэ оронд та нарт пүүз хааруул. Яг одоо хэмжээний хувьд шүү дээ тийм. Энэ Kobe 11 инхийг авахгүй. Энэ Kobe 6 минь авахгүй. Чавд жижиг юм бэ нөө.
Тэ санаа харагдаж байна. Үт идэх юм биш тийм ярьж. Ямах юм уу? Жижигэн байсан байна. Битүүрээ дугасаа сагсан бөмбөг гэдэг бол бүр амьдралын салшгүй маш том зүйл واخгүй. Тэгэхээр тэрний хамгийн том төлөөлөл нь бол мэдээж пүүз штэ тий. Битүүр бол пүүзний сагсны пүүзний болоод ер нь битүүр зүгээр хоёулаа пүүзний юм амар хоббитой. Энэ тоглоомыг би ихтэй жоохон дутах юм болов уу гэж бодсоч хангалттай байна тий. Би бараг нэмж тоглоом авдаг гэж бодоодсэн шүү дээ. Артлан шалтгаан. Яг ямар ардаас нүгэн харах юм шиг. Тийм бидстэй. Ингиж үзэхгүй л үү. Таны тоглоом үлгэж. Тэгээ. Энийг би яг харж байгаа л амар таас гэл нэг газар хөлгөөл инхийг сэтгэлийг тогтлоолмоор байгаа. Тийм ээ энэ юм. Доор хайр үйлэх нэг хараад. Хүмүүсмэрсэ хиччлээ. Хэдий хүчтэй юм уу гэж. Сүүл рүү нөгч хошгоруулж хөдлөхгөө нагаад. Яг энэ миний тоглоомнуудыг би сонгосон. Одоо энэ сувд биш үү? Тэгээ сувд тэгээд энэ од тэгээд засан ширхэг мэрхгийг. Яагаад гэсэн бэ гэхээр би охиноо миний эрдний сувд минь гэж өхөөрддөг дууддаг байхгүй. Тэгээ охиноо одож ийм тоглоом авсан. Тэгээд ээж нь би одоо миний Rockstar гэж дууддаг байхгүй юу? Миний Superstar, миний Rockstar гэдэг тэгээд од авсан юм. Цасыг бол яг өндөө юуж бодог. Ясаа шүү дээ. Энэ дотор ч совд гардаа шүү дээ. Наатаа тийм. 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 Одоо 3. Энд шүү дээ тэгэхэд. Нас. За. Наа жоохон байгаад гэхдээ ийм тоглоомнууд чинь шилэн байдаг гэсэн. Тэр бол шууд хаах усарцсан. Одоо эдгээр чинь пластик болчиход бас хаагахгүй амгалчаад байгаа хэрэг. Шилэн байдаг байсан. Шилэн байдаг гэсэн. Тийм шүү дээ. Тийм. Дандаа хаа усарцсан. Тэгээд тэр хагарцнуудын банцсандаа ингээд пяцлаад хөөн дээр ингээд хасгаад ёлкныхон дор тавиад иддэг гэсэн. Тийм. Нэрээ нэг амар татдаг байдаг тийм болгонд байдаг гэсэн юм байна шүү дээ.
унах болсон. Одоо гацуурны орой. Замнаар нэг мэрэгжлийн сагсч юм байна. Шидэ шууд хийчих. За хүрхэн үү? Дарж унаад. Вечера. Wait, I got you. Гүмэн. What the fuck, энийг яаж тогтоод юм бол? Энэ юу юм? Яаж тогтоод юм болоо энийг? Маа. Энэ тогтохгүй шүү дээ. Хүндтэй тах юм. Сэж та. Энэ угаасаа өчрөө. Энд л орох юм байна л та. Яаж ч л утсан. Тэгснэ энэ дэр ингэ тогтохгүй байх юм. Гэж ороод юм хөрвгүй. Оо ямар тэнийг юм бэ? За ухаан сэлнэ. Болж байна. Жохон урагшааг мэдээч. За ингэж тансаглахгүй юм да ер нь. За. Яг. Яах галаа гэдэг юм. Толгойн хамгаалаас ирсэн. Писимол хэмтрэл хэлсэн дээр. Юу бисэн болыг реклам татамлаа шүү. За ийм гацуур боллоо. Хүүхдүүд маань хараад баярлах хайх гэж их найдаж байна. За одоо тэгээд ер нь хамгийн дайггүй партинаас харуулъя. За ийм хөөрхөн охин ийм мундаг гацаарцлаа. Ямар мундаг охин бэ? Вау л гэж. За тэр цасан өнөөс асаа тавьчлаа. За бэлгээл дутаа.
За бэлгэл дутуу нэнтэй. Ядарч. Уламжлал яс дагуу өвлийн өмнөөс бэлээ гоох гэж байна. Тэгээд би энэ жил маш сайн охин байж нөхөртөөж болж хоёр ихэр хүүхэдтэйж болсон тул энэ жил өвлийн өвгөн надаа автар дүүрэн төвшөөгийн хайрыг бэлгэлээрээ. Тэгээд стрим үздэг хүмүүстэй хандаж хэлэхэд хаяа төвшөөгөөс хэд хоног би авч ямаар байна. Гойжин санд. За сая манай ихнэр бас Сантагаас хүстэй гуйлаа. Тэгээ би бас юу гэснээ та бүхэнд бас хэлье. Энэ жил би бас сайн хүү байсан байх гэж бодож байна. Тэгэхээр эх хонд миний одоо премьерийн ранкийг 25,000 болгож өгөөч гэж хүсэж байна. Бас би Pandora Box гэд бэлээ өмсмөр байна. Тэгээд хамгийн чухал нь миний гэр бүл, миний эхнэр хүүхэд ямар ч хүчин золонгүй ад жаргалаар дүрэн байх болтугай гэж хүсэж байна. Бидэрийн ийм влогуудтай хамт байдаг та бүхэнд бүгдэнд маш их баярлалаа. Дараагийн влогоор уулзлаа. Түр баяртай. Дараа жил болт. Юу энэ шинэ жилээс өмнө цэцэгдэж шүү дээ. Бараг маргааш цацагдсан шүү дээ. Дараа жил болт.